Говийн өнгө. Алтан шаргал өнгөөр хорвоо ертөнцийг толдох, говийн уудам тал нутгийн өнгө төрөх, зах хязгааргүй далаа тэнгисийн гүн дотор аялах мэд сэтгэл алдаруулан юр бусын мэдрэмж төрүүлнэ. Энэ жилийн зууны хор оройтч буусан ч говийн нутгийн гандамал өнгийг дорн сэргээж говийн гойд сайхан зуны байгалийн өнгө энэ тэн тогтсон нуур цөмтэй ижилсэн орчлон чимэн амьтан хүнийг баярлуулах болжээ. Тэгээ энэ жилийн хувьд ер нь 8 сараас хойш зам боллоо энд. Тэрнээс өмнө л ер нь хавраараа ямар ч ус нөө байхгүй. Одоо л сайхан дэлгэрч энэ цаг. 8 сараас хойш зам боллоо. Одоо сайхан малхын тарга тавир авч байна. Гов шанхын нутгаар зурайх шин замын анир. Гов нутгийн бяцхан уул толгодуудын хөр шорон дорно хожигдсон эрдэнсүүд түмэн зүйлийн өнгө татвалан орчлон толдон хүмүүний амьдралыг бас цэцгэлүүлэх ажээ. Хам богд оюу толгой, зогцццээ таван толгой, цагаан сувраг. Говийн энэ олон уул толгодын эрдэнцийн шимийг хүртэх хөвдөө төрсөн Монгол түмний амьдралд өрөөгөөжөө өгч ирснийг Монгол улсын хөгжлийн үзүүлэлтүүд батлах билээ. Өмнө Говь аймаг Малласум. Говь нутгийн энэ жижигхэн сумын өглөө мандах нарны туяатай уралдах мэд ажил албандаа ирж байгаа сумын цэцэрлэгийн хөөхд багчуулын их хөл хөдөлгөөнтэй ижилсэн эхлэх ажээ. Өмнө Говь аймгийн Малласумд ажиллаж амьдарч суугаа замын зураг төсөл зөвлөх үйлчилгээний MCPCGR компани зөвлөх үйлчилгээний бичил багийнхан дөхнөж энд суурснаас хойш 4 дахь жилийнхээ намртаа золгож байна. За манай энэ 5 толгой манлаа ханг чиглэлийн замын ажил 2020 оны 5 сард эхэлж ирсэн. Одоо ингээд 5 дахь жилдээ үргэлжилж байна. Манай ажил өнөөдрийн байдлаар 93 орчим хувьтай дуусах шатанд ороод явж байна да. Зам гэдэг нүсэр ажлын фронтын дайчдад арт талын хангамжаас эхлээд хангалттай цалин хөөс, чанартай хоолцоо, амарч байрлах ая тухтай орчин гэд бүх зүйл бүрэн хангагдсаар галын шугамын ажил сайн явагдах учиртай. Яг 21 оны 3 сард нэг компанид ажилд ороод одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Манай хангамж бол аюу сайн. Тэгээд манай инженер хүчин сэтгэл хангамж маш өндөртэй. Одоо ажиллагаа бас орчин бас маш чухал. Тогттой тухтай байвал хүний сэтгэл санаач гэсэн өдөр байдаг. Тийм болохоор манай компани бол хангамж бол сайн л гэж. Ер нь бол анх хэцүү байсан л та. Бид ингээд олон юм зүг бидэхгүй зүйл байсан. Бид тэр бүрд ингээд манай ах нар ингээд надад ингээд чинээ, тэгээ чинээ гэж зааж ингээд зүрснээ ачаар одоо тасаад юм а хийх гэж байна. Тэр нь л та өдөө ажилласан нь амар гой байна л. Ажилдаа одоо хүртэй байгаа. MCPC гэдэг нүүдэлчин айлын өглөөний цай. Бүгдээ цаанд ороорой, хоолндоо цаанд өглөөнийхээ цаанд ороорой, өглөөнийхээ цаанд ороорой. Өмнө Говийн Малласумд байрлах MCPC группийн хэсгийн залуучууд алтан цэцэг тоогоожихоо хийсэн амттай цай хоолнд хідэнэ эдээшин тасчээ. Хаа олон Эрдэнэ дотоос говьд ирж ажиллаж их замын бүтээн байгуулалтын ажлыг нугаж байгаа MCPC группийн залуучуудтай сайн ээж нь болсон алтан цэцэг бүсгүй энэ их ажлын арын фронтыг авч яваа том даамал гэж хэлж болно. Асфальтын зам юугаар та явж ирсэнээс биш. Яг ингээд дотор нь ажиллаад ийм байдаг юм ерөөсөө мэддэггүй байж яарад халтдаг залуучуудаараа болдог байж нэг юу гэрээ ажил инженер гэдэг харахж явдаг байсан. Артын томитод шиг хаяа ажиллах хэрэгтэй юм сайн бүтээн байгуул хийж харахж явдаг. Газар сайгүй өрнөх Монгол улсын авто замын хөгжлийн бүтээн байгуулалтын нөр их ажилд зүтгэж яваа MCPCGR багийнхныг нүүдэлчин айлтай зөвөрлөж болох юм. Сүүлийн хэдэн жилд MCPCGR-ийн их нүүдэл суудлыг дагуулсан ажил амьдралын өөрмөц дүр зураг, Өмнө Говь, Дорн Говь, Сэлэнг, Хинти зэрэг хэд хэдэн газарт өрнөж байгаа билээ. Сумын цэцэрлэгтэй хаяа нийлэн орших 2 давхар энэ байшинд MCPCGR компани батлага инженерээр ахлуулсан замын зөвлөх үйлчилгээний инженерийн залуу багийнхан мөн л Говийн шинэ өглөө бүртээ уралдан нам гүмхэн Малласумыг сэрэх ажээ. Нөө төлөвлөх нэг зүйл. Одоо section 2-ын 4, section 2-ын 3, лат 2-ын
section 3, Lat 2 section 4. 5 толгой манлай ханги чиглэлийн автоэрийн тусгай зориултын 474 км замын бүтээн байгуулалт. Өнөөдөр Монгол улсын төсвийн нийт бүрдүүлэлтийн 90% нь нүүрсний экспортын урсгал дээр тогтож байгаа билээ. Өмнө говийн 5 толгой, түүнийг тойрсон том жижиг нүүрсний ордуудаас гарсан нүүрсийг ачаа тээвэрлэлтийн төмөр замын вагоны урсгал, хүн даацын ачааны машинуудын цугаанууд, газрын бичил амьтад болох шоргоочнууд, авгалдаануудаа зөөх мэд тасралтгүй үргэлжлэх нь амьдралын нэг өөрмөц ертөнцийг санагдуулна. Монгол улс уул уурхайн бүтээгдэхүүн экспортын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд тээвэрлэлийн дэд бүтцийг солонгоруулж хэлж байгаагийн нэг том ажил бол 2 говийн аймгийг дамнасан 5 толгой манлай ханги чиглэлийн ачаа тээврийн тусгай зориулалтаа 474 км урт замын бүтээн байгуулалтын ажил юм. Эд ачаалтаа гэж нэг 30 гаруй инженер техникийн ажилтнууд ажиллаж байсан. Одоо барилгын ажил маань төгсгөлийн шатандаа орсон. Ажлын ачаалаараа багассан. Учираас өнөөдрийн байдлаар 10 орчим инженер ажиллаж байна да. MCPCGR-ийн залуу инженерүүд зам гэдэг бүтээн байгуулалтын их ажилд гар бие оролцож Монгол улсын авто замын хөгжлийн их түүх бүтээж бичилцэж яваадаа бахархас сэтгэл дээж явцгаана. Компанид ороод бол юм 2 дахь жилдээ айлчж байна. Хангамж юуны бол үнэхээр тухтай. Яахаа тэгээ одоо эхнэр хүүхдээ бас хаяа саннаа сан тий. Иймэрхүү юу бол байна. Бусдаар ч юм гайгүй дээ. Үдээс ч нэг талын бас хотод ялцснаас илүү нэг стресс багтай, тайм амгалан энэ жил ерөнхийдөө дуусах шаттай орчид энэ замаа хүлээлгэж өгөөд дараа нь өөртөө ингээд дээгүүр нь явах чинь ер нь хамгийн гоё ил мэдрэмж байдаг та. За би одоо MCPC компани 6 жил ажиллаж байна. Одоо ээж гэрийнхэн энэ их чинь тэр гэр оронгүй юм шиг явж ил гэдэг л энэ. Хаяа угаасаа амралтанд хараад очиод нэг уулзч чинь аль нэг жоох ойр ирэх ирээрэл гэдэг шүү дээ. Бүтээн байгуулалтанд оролцож байгаа гэдэг нь өөрөө их том бахархал юм болов уу боддоо шүү дээ. Одоо энэ том бүтээн байгуулалтанд ороод зам тэрц мав дэд бүтц тэр зүйлүүдэд оролцоод гар бие оролцоод суулсынхаа хөгжил тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа юм болов. Дараа нь яг хамгийн гоё мэдрэмж төсөл дуусчаад дараа нь яг тухайн зам дээр өөрөө явж үзэх их гоё байдаг. Өмнө нь бас завхны төсөл дээр дууссан юм дээр өнгөрсөн жил аялж үзсэн. Дараа нь инженерээр биш өөрөө яг иргэний өөрөөр аялж үзсэн. Тун сайхан байсан. Тэгээд тухайн үед найзуудтай яриад тэнийг барилдаж явах явцад би оролцож исэн юм аа яриад явчихсан. Сайхан байдаг. MCPCGR компани Өвнөгөө аймгийн Манлай сумын дахь инженерийн баг 5 толгоогоос Манлай хам богдын Завчрын гол хүртэлх нийт 250 км замыг хариуцан ажиллаж байна. Энэ жил барилгын ажил маань бол ер нь 10 сарын сүүлээр дуусах энэ төлөвлөгөөтэй байна. Гэхдээ бид энэ замаа энэ жилдээ хөдөлгөж өгөх. Учираас барилгын ажил дууссан дараа хөдөлгөж бэлтгэл ажлуудад бас нэлээд хугацаа орох хаа. Энэ онд амжиж замаа хөдөлгөж өгөх гэж хичээж ажиллаж байна. Дорногов аймаг Хатан булгсан. Энэ тойрогоос баруун гар тишээгээ эргээд Өвнөгөө аймгийн хам богдсон орно. Зүүн тишээ эргүүл Дорногов аймгийн Хатан булгсан орно. Хойшоогоо явбал Өвнөгөө аймгийн Манлай сум орно. 3 замын тойрог. Ингээд Дорногов эхэлж байна. Дорногов аймгийн Хатан булгсан руу орж ирсэн. Энэ манай төслийн хамгийн урт олон хасгаалаа 26 шиг хасгаалаа. Завчрын сайр гэдэг газар байна. Энэ жил усын тэргүүний сумаар шалгарсан Хатан булгсан төв эсгийнхээ орчныг догчуулж бяцхан цэцэрлэг түрээлэнтэй болж хүмүүсийн амарч тухлах дуртай газрыг бий болгож өгчээ. 5 толгой манлай ханги чиглэлийн хам богдын Завчрын гол хүртэлх 224 км замын зөвлөх үйлчлэгийг хянаж гүйцэтгэж байгаа MCPCGR компани ахлагын инженер долгион ахлагчтай багийнхан өглөө оройдоо энд амрах дуртай болжээ. Одоо 2020 оноос энэ 5 толгой манлай ханги чиглэлийн авто замын ялтанд манлай хэсэг Хатан булгын хэсгийг 2 хэсэг гараад ажиллаж байгаа. Бид амрах байр
Овс эдгээр цэвэр халуус бохир толгдсон 5 дахь орчинд хяналт хийж байгаа бид 20 оноос 24 он 4 жил хяналт хийж байна. Тэгээд бид ажлын зав чөлөөгөөр сумын сургуулийн заалан тоглоно. Өглөөдөө алхам заримдаа ажлын зав чөлөөгөөр амралтын үеэр саад заргааны саатанд энэ жилээс энэ сааттай болсон. Энд сууж чөлөө цагаа их өнгөрөөдөг. Ер нь тэгээд хяналтанд гараад олон жил хяналтаар явж байгаа бид. Тавлага манлай ханги болохоор говийн бүс нутагт 474 км зам нэлээд урт зам баригдаж байна. Тусгай зориултыг авсан. Энэ утгаараа жоохон хүндрэл нөхцөл барилгын үед явсан ч гэсэн одоо дуусах шатанд орчиход байна. Удахгүй улсын намс ажиллах. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 100 жилд зориулан манай төслийн ерөнхий гүйцэтгэгч TTCT компани байдаг. Тэр компани хөрөнгө оруулалтаар 2023 онд энэ цэцэрлэг түрээлэн барьж өгсөн. Тэгээ ер нь бол их том талбайтай ногоон байгууламж ихтэй. Хүүхдүүд их тоглох талбай ихтэй. Хөгшчүүлийн насгал их төхөөрөмжүүд их байдаг. Тэгэхээр ер нь оройдоо манай сумынхан бол их ирж сууцгаадаг. Бол өглөөдөө 7 цагт босцоогоол цайгаа уучаал тэгэл сааданд ирж суудаг. Тэгээ нэг алхдаг. Оройдоо болохоор талбайгаас ирж байгаа болохоор бичиг цаастайгаа зурлаад оройхон арай л амждаг. Өглөөдөө л нэрж. 22 онд нэг 14-5 байсан. Одоо ажлын хувьд ер нь нэг 93% таа болоод бид нар нэг гуруулаа үлдчихээл гэж. MCS компанид ороод би одоо 13 жил болж байна. Тэгээ компани хаан зураг төсөл ажил авна тэр зүгт инженертэй хамт явж идэг байнга. Сүүлийн 4 жилийн Хатанбулаг сум. Хинтээ ч шороогоор явж хат хол явна гэдэг ч бас л хэцүү. Өдөржингөө машин дотор явна. Орой машин дэргээ би асуудал. Одоо ч цамсаа баг ашиглалтанд ороход өгчөөд 70 дээгүүр явж байгаа сайхан байна уу. Машин дэрэгч савх юмгүй, хүнч савх юмгүй тэгээл ажиллана. Зам дөнгөж эхэлж байгаа үед бол зав баг гарахгүй шахал байсан. Одоо л яг байгаагүй дэж харьцан байгаагүй. Тэгэл энд цэцэрлэг бүрэн өглөө юм оройдоо заримдаа цаг чөлөөтэй үед ирээд алхаж байраад ингээд сууж байраад юм яриад сууцгаа. Одоо тэгэл замаа дуусгачаал явах ч сайхан шүү дээ. Зам дүүрээ явж ирэх гэдэг ч бас тэрийг нэг бахархал байдаг. Энэ жилийн нар хурдаа зуны сайхан үйлрлийн өнгөтэй Ослон зураг Говь шанхын 474 км тусгай зориултын урт замын ажлын хяналтын зөвлөх үйлчлэгийг үзүүлж байгаа MCPCGR-ийн компанийн байгалийн сайханд бас сэтгэл алдран ажилдаа шамдахаж. 2022 онд одоо эд ачааллын үеэр магч одоо 2000 гаруй ажилчтай байсан. Тэгээд манай ч өглөө кемпээс нэг 7 өнгөрөөл гардаг. Тэгээл нэг 100 хэдэн километрийн цаана талбай шалгана гэж явсан бодолж байгаа. Өглөө 7 өнгөрөөл гарахад өдрийн хоолн дээр очиод хоол идчихэл дараа талбай шалгаж байгаа. Тиймэрхүү байдлаар явж байсан. Одоо сайхан болчихсон. Яг тэр нэг 2000 хүн чинь талбай дээр ажиллахлаар ч ерөөсөө битүүл энд тэнд хийсэн. Тоо шороо буужсан. Тэгээд шороон замаар найр цаасан зорчин. Одоо сайхан байна. Зам дээр. Одоо сайхан байна. Одоо л цаг явбал нэг захаа болчихсон. Одоос 4 жилийн өмнө их отоотоос татуулан их замын их ажил өргөж байсан. Тэр цаг өнөөдөр сэвэлцэн шин салхи татуулсан толгор замын өнгөөр хідэнэ солигджээ. За манай 5 толгой манлай анги төслийн хучлалтын эзэн нь бол 24 сантиметрийн суурийн доод үе, 20 см-ийн цементээр хөвчүүлсэн хөрсөн суур, дахиад дээр нь 20 см-ийн цементээр хөвчүүлсэн ботолсон чулуун суур. Тэгээд давхар гадаргуун боловсруулалт гэсэн хийцтэй явж байгаа. За Далангийн дүүргэлт маань нийт 474 км-ийн хувьд 13.6 сая куб Далангийн материал орж байгаа. Цементээр хөвчүүлсэн суурийн материал бол нэг 2 сая гаруй метр куб орж байгаа. Тэгээд хиймэл байгууламж буюу хоолойн хувьд бол 522 ширхэг цэгт хоолойтой 24 цэгт мал амтан гарах түнэлтэй. Яг одоо бол 5 толгой манлай анги төслийн хилийн хэсэг лот нэг дээр хэсэг нэг дээр ирцгээсэн байна. Тэгээд одоо ард түнэлийн
ажил явагдаж байна. Хажуудалд бас тул цааны арматур боох ажлууд явж байна да. Зүүн талд байгаа энэ тул цаан маань баригдаад тэгээ энүүгээр манай далан орж ирэхээ өөрийн үндсэн далан маань орж ирээд түнэл дээгүүрээ хүчлтийн хийцэн ороод цаашаа цаатал руугаа манай яг үндсэн тараастайгаа нийлээд манай зам явж байгаа. Одоо яг энэ түнэл маань болохоор гашуун сухад авт замтай хоёр төвшөнд тогтолцуулж байгаа. Нэгдүгээрт аюулгүй байдал, хоёрдугаар хөдөлгөөний эрчим, саадгүй нэвтрэх тэр талууд дээр аюулгүй байдал талаас. Бидэд бас өөрсдөө аливаалах хамгийн сайнаар л бариулахыг хичээж байна. Энэ бол Монгол улсад хийгдэж байгаа авто замын бүтээн байгуулалтын хамгийн том ажил юм аа. Энэ дэвсэлт нь болохоор одоо ерөөхдөө 9.2 км үлдсэн байна. Энэ дутуу хэсгийнхаа дэвсэлтийг хийгээд явж байна. Манай энэ дэвсэлтийн тор гадагшин боловсруулалтын үндсэн яг бүтц нь болохоор битум хайрган чулууны холцоор энэ асфальтын замыг Монголд анх удаага ингэж хийж байгаагаар энэ давуу талтай. Тэгээ одоо болохоор манайха нэг энэ болохоор 3 үеэс бүтэж байгаа. Нэгдүгээр үеийн дэвсэлтийн чулуунууд нь дэвсэгдээд ингэж явж байна. Одоо 26 жилийн засвар арчилгааг бид нар хийх юм. Энэ хөдөлгөөнийгээд зам нэгцснийхаа дараа бол яг чанар шаардлаганд нийцсэн асфальтын замтайгаа яг адилхан энэ дэвсгүүдийн зам болно гэж ер нь харж байгаа. Анхнаасаа туршилтанд нь ч хамт орцож явсан болохоор тэгээд их Монголд өмнө хийж байгаа технологи болохоор одоо ингээд хэлсэн цагаас нэхэд байхад бол ерөнхийдөө цаашдаа өргөжлүүлж хийхэд боломжтой бас тохиромжтой Монголын цаг урт тохирох технологи гэж бодож байгаа. Би хамгийн анх MCBC-гээс мөнгө чимэг хосдон тэгээд MCBC-ийн нараа MCBC мөнх эрдэнэ гэдэг инженерүүдтэй хамгийн анх энэ дэвсэлтийг хийж эхэлж ирсэн. Ерөнхий инженер нь одоо MCBC-ийн даргаараа тэгшээ ах маань байсан. Хамтарч ажиллаад болохоор үнэхээр таатай байсан. Ер нь бол бидний нэгнийхээ одоо тулгарсан асуудал болгоно бүгд нээлттэй. Бүх цаг үед ямарт зөвлөж тусалж явсаар байгаа. Энэхүү төслийг одоо ер нь сүүлийн шатанд ороод ирээд байна. Энэ замыг зүйрлүүл Улаанбаатар хотоос хойд хил Алтан булаг сум хүртэлх дайны урт зам бөгөөд ачаа тээврийн тусгай зорилтын гэдгээрээ бас анхны том бүтээн байгуулалтын нөр их ажил болж байна. За замын ачаа төглөө үед бол одоо сумын засгийн зүгээс бол бас нэлээд өндөр ачаал бүгдтэй одоо Монгол улсын эдийн засгийг тэлэх уул уурхайн бүтээгдэхүүнийг ханги мандлын хилийн боонтоор зөөвөрлөхөд одоо хамгийн өндөр ачаал бүгдтэй. Одоо энэ их баг таван толгой жижиг таван толгой гэдэг таван толгой бүлэг ордоос хятад улс руу экспортлох уул уурхайн бүтээгдэхүүний гол одоо тээвэрлэх үндсэн ачааллыг авах зам бол болж байгаа. За жилдээ бол энэ зам ашиглалтанд орсноор 10 сая тонн нүрсийг ханги мандлын хилийн боонтоор гаргах. За 10 сая тонн нүрс маань бол одоо Монгол улсын эдийн засагт 1.8 төгрөгийн орлогыг төвлөрүүлэх гэсэн ийм томоохон ачаал бүгдтэй зам гэж үзэж байгаа. Тэгэхээр бол орон нутгийн удирдлагын зүгээс бол бас замын үйл ажиллагааг дэмжиг хамтарч ажиллах, замын зам барьж байгаа компаниудын үйл ажиллагаанд дэмжлэг туслах үзүүлэх. Зөрүүлээд одоо энэ замын үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийг ажилуулах. За энэ зам бүрэн ашиглалтанд орсноор бол цаашаа зам дагсан хөгжил, сум орон нутгийн хөгжил сэтгэлтэн ч гэсэн энэ зам орж залуусан ажилтай, зам дагсан бас худалдаа бизнес арилжааны ийм асуудлууд бол хөгжих ийм боломжууд нэгдэж байгаа. Дорногов аймгийн Хатан булаг Өмнөд Говь аймгийн Цогцөцсөн сумын ханги бомтыг холбон тавьж байгаа. Энэ нүсэр том бүтээн байгуулалтын ажлыг замын Ундар гот компани туслан гүйцэтгэгч Бүгд найрамд Хятад ард улсын Магт компани Монголын талаас замын зураг төсөл, хяналт зөвлөх үйлчилгээний MCBC-GR компани инженер техникийн ажилчид орон нутгийнхантай хамтран нэг том бүтээн байгуулалтын ажлыг ард гаргахаар зүтгэж 4 дахь жилдээгээ золгож байна. Манай төсөл 2021 онд эхэлсэн. Тэгээд одоо манайх нийт төслийнхөө хэмжээнд 476 км-ийн далангийн ажлыг хийгээд байна. Түүнээс одоо 470 км-ийн давхар гадагшин боловсруулалтыг хийсэн байна. Манайх үргэлжлүүлээд энэ 470 км-ийн тэмдэглэгээ болон бусад ажлуудыг хийж дуусгахаар ажиллаж байна. Багц нэгийн хувьд бол 10 сарын 30-нд энэ бүх ажлуудыг дуусгана. 目前来说，给我的印象 ，MCBC 公司就非常的专业。MCBC компани бол том мэрэгжлийн гэж үзэж харж байгаа. Тэгээд энэ
манай төсөл дээр маш чухал ач холбогдолтойгоор ажиллаж байгаа. Манайх энэ Монголд ирээд 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд өмнөх төслүүдээс бодоход энэ төсөл маань яг говийн бүсд хийгдэж байгаа. Өмнө говьт хэрэгжиж байгаа энэ төсөл дээр ингээд MCPC-тэй хамтарч ажиллаж байгаадаа бас баяртай байгаа. Нэгдүгээр хэсэг маань 10 сарын 30 гэхэд дуусгана. Манайх лот 2 кемп энэ төслийг аваад одоо 4-р жилдээ болж байгаа. Анхны 2020 оноос эхлүүлээд MCPC-тэй энэ хяналтын компанитай бол хамтарч ажилласан. Манайх нийтийн хугацаанд 70.3 км-ийг бол авч ажилласан. Одоо манай энэ төсөл маань одоо дараагийн сард энэхүү төсөл маань ажлыг үйл явц бол дуусгана. Энэ хугацаанд хяналтын MCPC компани маань манайд яг мэргэжлийн зөвлөгөөнүүдийг бол маш сайн өгч хамтарч ажилласан. Энэ хугацаанд хамтарч ажилласан MCPC компанидаа маш их талархаж байна. Баярлалаа. Энэхүү говь тавигдж байгаа ачаа тээврийн 474 км урт тусгай зориулалтын зам дуусах шатанд орсон бөгөөд замыг захиалагч дахил тайрхан Транс компани ажлын чанар үр дүнд сэтгэл ханамжтай байна. Өнөөдрийн байдлаар бол ерөнхийдөө ашиглалтанд орох бэлэн болсон байна. Одоо 93% гүн зам маань хийгдэж байна. За үүн дээр бас тодруулаад хэлэхэд бол одоо MCPC-GR компани манаас Монгол улсад бас олон жил үйл ажиллагаа явуулсан зөвлөх үйлчлэгээ хийжсэн туршлагатай компани байсан учраас одоо маш олон асуудлууд дээр бол маш түргэн шуурхай ажилласан. Одоо олон мэргэжлийн инженери хүчин чадал сайтай компани учраас бол биднэрт бол маш их дэмжлэгтэй байсан. Бид нар бол манайх бол мэргэжлийн яг зам барилгын ажлын компани биш хүн концепц эзэмших захиалагч учраас ийм боловсруучийн сайтай компанитай бас хамтарч ажиллахад бол маш таатай бас их дэмжлэгтэй байдаг гэсэн л да. Захиалагч талын инженер Дэнзэн, MCPC группийн хэсгийн ахлах инженер Батлах 2 өдөр бүхэн ажлын чанарын талаар санал солилцож ажлаа дүгндэг уламжлалтай. Засгийн газрын улсын одоо төрийн бодлогод хэрэгжиж байгаа шин сэргээлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа ажил учраас мэдээж энэ бол одоо өвчнөөс төврийн экспорт шинжилгэхнэ гэдэг маань өөрөө бас улс орны шинэ одоо хөгжил төвчлөлт мэдээж хөв нэмэртэй байгаа л гэж бодож байна. 5 толгой манлай ханг чиглэлийн автовэрийн тусгай зориулалтын 474 км замыг бүгд найрамд хятад ард улсын 100% хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа бөгөөд уг замыг ашиглаж ихснээс хойш 27 жилийн дараа Монголын талд үн төлбөргүй хүлээлгэж өгөх гэрээ хилцэл хийгдсэн. Бас л замын салбарт хийгдсэн анхны концепт болж байгаагаараа онцлог юм. Шинээр манай зам ашиглалтанд орохоос өмнө Төмөн айл гэж шинэ уурхай нээгдэж байна. Ер нь бол энэ тусгай зориулалтын авцмаар уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулттай учраас шинээр уурхаанууд үүсэн бий болж энэ замын дөөр ашигтай байдал нь олон нэмэгдэж байгаа. Нэг машин одоо 474 км-ээр давхар жиргүүлтэй машин 5 уурхаагаас ханг бомб хүртэл явах юм бол нэг сая 300 сая 400 мянган төгрөг төлөх юм байна л гэсэн тооцоо томорчсон байдал. 3 төлбөр урах зэгээр орох болгондоо тухайн километр пүүгээр автоугаар бүлээд километр тооноор нь тооцоод төлбөр авах зорилттой. 5 толгой манлай ханг чиглэлийн автовэрийн тусгай зориулалтын 474 км урт замын бүтээн байгуулалтын ажил чанартай хийгдэж дуусах шатандаа орж байгаад MCPC группийн олон жилийн туршлагатай инженер Мөнх Эрдэнэ сэтгэл хангалттай байна. Манай компани болохоор энэ уурын зүх 10-15 хэмжээтэй уурын зүх мянган хүнийг дулаан байлгах зориултаар барьсан уурын зүх. Дээд давхарт офсын барилга болохоор доод давхартаа 7 өрөөтэй, дээд давхартаа 8 өрөөтэй ийм 12-24 офсын барилга. Наадлынх нь болохоор засварын барилга 24-42 хэмжээтэй ийм том машин техник механизм засахаар зориултаар барьсан. Энэ бүгдийг манайх хийсэн. Эндээс богны тээврийн нүүрс ачуулгатай талбай дээр буусан нүүрс 24 цагаар уршаа ачхад зориулагдаад гэрэлт цам хэдэр хийгдээд ийм ажил манайх хийсэн баамаа. Говь Шанхын нутгаар зураан тодрох 474 км урт зам дагуух бүтээн байгуулалтын их ажлыг нугалж байгаа аврах техникүүдийн нүргэн хоёр талын замчдын гар сэтгэлийн эмжээс шадлаа тэмдэглэгээ гоёл өнгөлгөө нарийн техник технологи гэд замын энэ ажлууд тэнгэр баганц өндөр барилгуудыг барьж босгохтой дүүцгүүж их ажил
өрнөх ажээ. За одоо энэ зам барилгын ажил эдийн засагт эргээр нөлөөлөхөөс гадна бас ард иргэд те энэ зам дээр одоо ингээд ажиллаж байгаа ажилчид Монгол хүмүүс бидний бас хамтралын ажил нь бас энэ зам дээр ер нь бараг 2000-аад ажилчид ингээд ажилласан хүмүүс инженер техникийн болон янз бүрийн бүх салбарын хүмүүс ажилласан. Тийм болохоор энэ бас одоо ард иргэдийн хувьд ч гэсэн бас илүү дэмжлэг харилцаа холбоогоо сайжруулсан тийм болж байна. Зураг төслийн AB компани тэгээд MCPC гэдээ бас мэрэгжлийн өндөр түвшин одоо энэ зам барилгын ажилд зөвлөгөө өгж хяналт тавьж ирсэнд нь бас их талархах ёстой байгаа. MCPC болон AB гэсэн компанид. Эдийн засгийн хөгжлөөс гадна энэ зам ашиглалтанд орсноороо одоо Хятад Монголын хүмүүсийн хоорондын одоо харьцааг илүү сайжруулах бас нэг гарц болох байхаа гэдэгт бас найдаж байна. Замын энэ их ажил MCPCGR-ийн инженер техникийн багийн хамт олонны мэрэгжлийн нарийн хяналт зөвлөмжийн үр дүнгээр тодорхойлогдож, зам гэдэг том бүтээн байгуулалт ажлын эцсийн баталгааг баталгаажуулж өгөх учиртай. 22 оноос хойш нүүрс тээвэрлэлт урт үеийн багны нүүрсийн тээвэрлэлүүд нэмэгдсэн. 22 онд хангив амтлаар бол 3 сая тонн нүүрс гарч ирсэн бол 23 онд 5 сая, 24 онд бол одоо 8-аас 10 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөд ажиллаж байгаа. Тийм байдлаар бол 6 сая орчим тонн нүүрс гарсан. Энэ хилээр гарч байгаа нүүрсний мэдж байгаанууд энэ одоо бүс нутгийн шинж чанартай 484 км урттай концеси одоо цагтчийн давтлагаас ханг хүртэлх одоо хар зам одоо тавигдаж одоо уртын тээвэр нь одоо хурдтай явснаар бол энэ хилээр гарч байгаа нүүрсний экспорт бол эрс нэмэгдэж байгаа хөгжилт гарч байгаа. Чанартай боломжтой тийм ээ. Өргөмийн хувьд бол бас хүртээмжтэй ийм зам бол тэр болгон байдгүй. Энэ ч юм бол цагтчигээс наашаа хам богдохтон болог ингээд ханг хүртэлх одоо элийн бомбуудыг бас уул уурхайтай холбосон шүүдийн технологиор хийгдсэн тусгай зориулттай бас сайн. Тун утгагүй Говь Шанхын энэ 474 км урт зам дээр нүүрсний экспортын ачаа тээврийн их урсгал бий болж Монгол улсын эдийн засгийн сан хөмрөгийг арвижуулах нэг том үндэс салам учир болох үзье.